Ярахчин Эрдэнэс өвчин өөрийнхөө нөгөө нэг ихнэр наран гарвыг шоронгоос сулгасныхаа дараа байнга одоо дагаж айлхан сүрдгүүл хүлдэх хийгээд байна энэ амар ноцтой. Тэгээд дөнгөж саяхан над руу энэ хүнээс линк ирэхэд орж уншлаа л да. Нөгөө эргэн наран гарвчин би айж байна гэдээ пост оруулсан байгаа. Тэгээ бишээгийн Эрдэнэс өвчин 2025 оны 10 дугаар сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон. Гэвч хугацаанаас өмнө 10 дугаар сарын 30-нд надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байсан улгатаагаар суллагдсан. Тэржийн гүүрэн дээрээс баригдах үедээ гайлтай Highlander маркийн автомашин дээр 0201 ОБК хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагын баригдаж хоригдсон байдаг. Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг улдандаа гიშгэж байгааг харуулж байна. Хуулийн байгууллагад удаа дараа мэдгдсэн ч өнөө хүртэл ямар ч арга хэмжээ авч шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох, хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх, ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмолт хаалдах, орлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас эрүүл мэндийн бодит аюул учруулж байна. Хэрв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн бишээгийн Эрдэнэс өвчтэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна гэж хэлээд хөөрхөн амтын нараа унжсэн тэр машин мэдээлэл зураг одоо ингээд тавьчих жоохгүй. Гэхгүй итгэе одоо чи юу болж байгаа юм бэ? Энэ Монгол улсад чи хууль гэж байдаггүй юм, шүүх гэж байдаггүй юм. Энэ хогийн ярагчинг хорж цагдаж чаддгүй юм бол ядаж хол байлгаад өгөөч гэж би энэ хүн чинь гуйгаад байна шүү дээ. Тэгээд бүр ингээд ёо энэ хүндийг хугацаанаас нь өмнө сулчаад тэгээ намайг ингээд дагаад байна ингээд байна гэж яахт ингээд хандахгүй энэ цагдаа нар яг яаж ажиллаад байгаа юм бэ? Энэ буцаагаад бушуухан төр ингээд давтаргүй авилгал байх ёстой газар нь байлгалтай энийг. Тэгээ одоо алчвал яах юм? Яг тэр бэлэн жишээнд байж байгаа шүү дээ. Ингээд аврал дээрээ гуйгаад тахт нь тоохгүй байсаар байгаад тэр нэг 26 одоо хутгалж олны нүдэн дээр алуулсан шүү дээ цагдаагийнхаа шүүхийнхээ. Тэгээ одоо дахиад энэ хүнээр алуулах гэдэг юм. Ямар амар юм бэ энэ бол ч одоо.